За тэгвэл Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон байгууламж бүхий газарт талын хар хайрхан компани барилга барихаар төлөвлөж байна. Тухайн компани 395 м2 газрын хууль ёсны өмчлөгч мөн боловч энэ хэсэгт дахин барилга баригдвал иргэд оршин суугчид ирэх олон талаар зөрчигдөх эрсдэлтэй. Талын хар хайрхан компани зүгээс барилга барих зөвшөөрөл аваагүйч тухайн газар дээр орон сууцны захиалга авч эхэлснийг оршин суугчид эсэргүүцлээ. Үзэгчтэй НТV-гийн сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооноос та бүхэнд мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр миний энэ зогсож байгаа энэ хүү ногоон байгууламжийн тухайд бол энэ хавийн одоо орон сууцны голд байдаг одоо ганц мод буттай ийм талбай байгаа. За гэвч энэ талбай дээр өнөөдрөөс эхлүүлээд барилга барихаар одоо тухайн компани зүгээс бол хашаалахаар ингэж хандаж эхэлсэн байна. За хэрв энэ газарт ногоон байгууламжийг устгаад барилга барьчих юм бол за энэ хавийн оршин суугчдын одоо чөлөө цагаа өнгөрүүлдэг хүүхэд залуучуудын тоглож нааддаг энэ талбай байхгүй болохын дээр за орцгаар цолоо зогсоол гэд оршин суугчдын маш олон эрх ашиг зөрчигднө гэдгийг тэд гомдолтойгоор хэлж байгаа маа. Нөгөө маш олон гаражууд байсан. Хотын төвөөр ингээд нэлээд олон байсан энэ нөгөө гаражуудыг нураагаад тэ нөгөө зай талбайг чөлөөлөө ногоон байгууламж бариад ингээд цэгцэлж гэн гэд нэг хэсэг авсан шүү дээ. Одоо энэ хотын төвөөр бол бүх одоо гаражууд бол байхгүй болсон байна. Тэгээд энэ талбай бол ингээд нөгөө шорон байдалтай юм нөгөө муухай замбраагүй юм байжсэн. Тэгээ ямар ч гэсэн манай сөөхөөсөө өнгөрсөн жилийн нэг ногоон байгууламж бариад бид нар мод тариад ингээд гэрэлтүүлэг эднэр энэ болохоор нэгдсэн байдлаар хийгээд за ингээд сайхан ногоон байгууламжтай боллоо гэсэн чинь одоо нэг газар гараад ирсэн. Ерөнхийлөгч мод тарья гэд уриалчихсан байгаад байдаг. Тэгтэл энэ ногоон байгууламжийн юм устгаад энэ мод дөнгөж энэ нахиалж эхэлж байгаа моднууд юм устгах гад байдаг. Мод гэдэг чинь хүчил төрөгч шүү дээ тий. Тэгэхээр энэ болгон мань байхгүй болоод байдаг. Энэ тоос шорон дотор энэ жоохон хэсэг ногоон байгууламж байж хахад юу болдгоо юм бэ? Тэгэл ерөөсөө бүх энэ хавийн оршин суугчдын ерөөсөө амьдрах эрхийг зөрчөөл байна л та ерөөсөө. Бүх нарыг хаачиж байна. Тэгээ 14 5 давхартай 2 блок барилга баригдана гэдэг чинь хичнээн оршин суугч ирэх үү? Тэрнийг дагаад хэдэн автомашин ирэх үү? Талын хайрхан гэдэг компани одоо эзэмшлийн газар дээр буюу бусдын эзэмшлэлээр ногоон байгууламжийг барьсан. Бидний хувьд мэдээж барилга барихын тулд оршин суугчдын эрх ашигыг хамгаалж одоо тий хамтарч ажиллана гэдгээ бол ерөөсөө татгалзаагүй. Өнөөдөр бол юу юугүй газар ухаад XK оруулж ирээд нэг барилга байшин барих тухай ямар ч яриа болоогүй. Бид нар энд ингээд талаар нь ингээд хашаа татчихъя. Ерөөсөө бас ийм л юм болсон. Энэ хэсэг бол хүн амын төвлөрлөлттэй нэгтшил ихтэй хэсэг гэдэг бол ойлгож байна тийм. Үгүй энэ бол хүн амын нэгтаршил багтаа босдорч. 5 дугаар оруулж өөрөө 5,000 хүнх амьдардаг. Хамгийн гол нь тухайн газар дээр барилгын зөвшөөрөл аваагүй байгаа ч 2 блок орон сууцны барилга барина гэд иргэдээс захиалга аваад хэлсэн байгаа юм. Яг хаана гинэ? Харуулт хасяг шийдвэр яваад доктор сургуулийн хөл бөмбөгийн талбай газартай. За. Энэ хэдэн давхар хэдэн айл орон сууц юм? 2 блок 16 давхар. Компани зүгээс тухайн газар дээр барилга барих хүсэлт өгөөгүй байгаа гэсэн боловч хот байгуулалт хотын стандартын газараас тодруулахад 2 хэсэг газар дээр тус бүр 3 за нийт 6 хүсэлт ирүүлсэн гэдгийг хэлсэн юм. Зориулт нь одоо энэ захирамжаар харахад бол эмнэлэг сургалтын төвийн зориулттай харагдаж байна. Тэгээ ер нь бол тухайн газар эзэмшигч нь одоо тухайн төр байршилтай байрлах одоо орон сууц тийм бусад оршин суугчдтай зөрчилдсөн байдгаа гэсэн бол одоогоор яг боттоо биш мэдээлэл байна. Яг цаасаар бол миний гар дээр ирээгүй байна. Тэгэхээр ер нь бол бүс жилдээ нийцүүлээд орон сууцны бүсчил ажил хэргийн бүс байдаг учраас зориултаа өөрчлөлт явна гэсэн тийм хүсэлт байдгаа. 6 дугаар сургуулийн урт талд 13 дахь байрны одоо уртлын хэсгийн зогсоол ногоон байгууламжийн хэсэг дээр бол 2 тусдаа газар эзэмшиж байгаа. Талын хар хайрхан гэдэг компаниас бол манай байгууллага өөрийн эзэмшил бүхий газар дээр барилга барих хүсэлтийг ирүүлсэнийг манайх судалж үзээд өнөөдрөө бол одоо зориултын дагуу хашаа стандартын дагуу барих гэдэг шаардлага тавиад буцаацсан байж байгаа. Эзэмшил газар дээр юу хийх нь өмчлөгчийн эрх хэдийч хотын стандарт нормыг нийтээр дагаж мөрдөх учиртай. За энэ мэт нийслэлд хоосон үлдсэн газар бүрт хашаа хатгаж мартагнуулж байгаад стандартад нийцээгүй барилга барьдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэйг иргэд шаардаж байсан юм.